Амжилтын нууц нь бол маш их тууштай байсан. Тэгээд өөрийгөө их шахаж зоригжуулдаг байсан боллоо гэж боддог. Жишээ нь юм бол одоо би бэлтгэлийн их танхимлуугаа орохдоо хүртэл одоо хувц солих өрөөнөөс л эхэлдэг миний амьд ер нь өөрийгөө зоригжуулж хурцлж байгаа нь. Би ерөөс хувц солих өрөөний дугааруудаас зөвхөн би нэг номерын дугаарыг л хардаг. Би ер нь нэг талаар нь гэж бэлтгэлээ хийдэг байсан. Тэгээд заал руу орохлоор олон бас тамирчид бүхчүүд бас байдаг. Би олимпиад амжилт гаргахын тулд би энэ хүмүүсээс бүгднгээс нэг юмар илүү байх хэрэгтэй гэж бодож бэлтгэл сургалтаа хийдэг байсан. Тэрүүгээрч миний амжилт бас хүчний болон техник шидэлтийн амжилтууд бас илүү хурдлагдсан. Тэгээд бэлтгэлийнхаа дараа дандаа тэмдэглэл хөтэлдэг. Өнөөдөр юун дээр алдсан? Техник дээр юун дээр алдсан? Бүх алдаануудаа бичээд дахиад маргааш нь очихдоо энэ алдаануудаа засаж залруулж тэн дээр алдахгүй өдөр болгон засаал явдаг байсан.